мэнд үзэгчтэй цаг хөтөлбөр зочны цаг болонгаар хүргэлж байна. Бид энэ удаад Японы эрчим хүчний хяналтын төвийн ахлах мэрэгчлэн Йошида Казухигаг урьж оролцуулаад байна. Тэгэхээр бас 2 жилийн хугацаанд бол Монгол улсад эрчим хүчний хяналтын загвар байгууллагын төслийг бол ажилуулах болсон байгаа. Тэгээд та бүхэн бас юуны өмнөөс энэ өрөө мэдгүй гэдэг. Яг энэ төслийн талаар бас хэрэгжлийн талаар мэдээлэхгүй юу? Эрчим хүчний хяналтын төсөл нь Азийн бүтээмжийн байгууллагаас гишүүн орнуудад хэрэгжүүлж байгаа юм а. Тухайлбал Непал, Шри-Ланк, Пакистан, Монгол зэрэг орныг хамарч байна. Энэхүү төслийн зорилго нь эдгээр орнуудад эрчим хүчний хяналтын талаар загвар байгууллага бий болгох юм. Эрчим хүчний хяналтын төслийг хэрэгжүүлэхэд мөн хүний нөөцийн чадварыг бий болгох зорилготой. Энэ төсөлд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, АПУ, ТЭСО гэсэн 3 компани хамрагдаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрөх 21-нд Монголын бүтээмжийн төвтэй хамтран нээлттэй эрчим хүчний хяналтын семинарыг сонирхож байгаа хүмүүст зориулан явуулсан. Загвар байгууллагаар сонгогдсон 3 байгууллага нь тэргүүний сайн компаниуд байлаа. Захирлууд нь эрчим хүчний хяналтын талаар маш их ач холбогдол өгч дэмжиж байгаа. Тэгэхээр Япон бол техник технологиор дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг байгаа. Мэдээж эрчим хүчийг хэмнэх бол олон загварууд байдаг баг. Тэгэхээр яг манай орнд дотор хэрэгжүүлэх илүү тохиромжтой салбарын аль нэг гэж үзэж байгаа вэ? 1970-аас 80-ад оны үеийн газрын тосны хямралын дараа Япон улсын эрчим хүчний нөөц багассан. Ингэснээр Япон улс гадаад улсаас эрчим хүчийг импортлдог болсон. Эрчим хүчний нөөц нь хүний амьдралд үйлдвэрлэл явуулахад их чухал тул эрчим хүчний талаарх шинэ хууль Япон улсад их дэмжигдсэн. Япон улсад эрчим хүчний үн их өндөр тул үүнийг багасгах талаар засгийн газраас шийдвэрлсэн хуулийг Японы ард иргэд маш ихээр дэмждэг юм. Манай улс сүүлийн 20 жилд эрчим хүчний хэрэглээг бууруулах ажлуудыг зохион байгуулж, үр дүнд нь хэрэглээгээ бууруулсан байдаг. Ингэснээр Япон улс 1970-аас 2015 оны хооронд эрчим хүчний хяналтыг ойролцоогоор 40% хэмнэж чадсан. Эрчим хүчний хууль нь албан байгууллагуудын эрчим хүчний хяналтыг сайжруулах, цахилгаан хэрэгслийн үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьсон. Эрчим хүчний хяналтын хуулийг байгууллагууд хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадварыг нэмэгдүүлэхийг чиглэсэн. Цөмийн цахилгаан станцыг аюулгүй байдлын үүднээс зогсоосон нь Японыг эрчим хүчний хомсдолд хүргэсэн тул ийхүү Япон улсын эрчим хүчний байгууллагуудын дунд хэрэгжүүлэхээр болсон хуулийг Японы ард иргэд дэмжин эрчим хүчийг хэмнэхэр болсон. Мөн байгаль орчны нөлөөлөл, хүлэмжийн бохирдлыг бууруулахад чиглэсэн юм. Япон улсын бий болгосон энэ туршилгыг Монгол улсад хэрэгжүүлэх ажилд тус болно. That is a final goal of our project. Тэгэхээр таны ярианаас би юу ойлгосон бөхлөөр ямар ч олон улсад бол төслөө хэрэгжүүлдэг юм байна. Тэгэхээр яг энэ төслийг хэрэгжүүлснээр мэдээж улс оронд бол эдийн засгийн гэх мэтчлээ одоо хэмнэх гэх мэтчлээ маш олон давуу талуудыг бүрдүүлж байгаа. Тэгэхээр одоо бас илүү олон давуу талуудыг бас таавалж харсан байх. Энэ давуу талуудаас бас туршлагатай хүний хувьд хуваалцаач. Нүүрснээс эрчим хүчний их үүсвэр гаргаж авснаар нүүрс хүчлийн хийг агаар мандалд ихээр гаргах шалтгаан болдог. Тэгвэл энэхүү төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлын асуудлыг шийдэж болно. Тодорхойлбол эрчим хүчний менежментийн тогтолцоог хэрэгжүүлнэ. Эрчим хүчний үйлдвэрлэлийн мэдлэгийг хүмүүст олгож, мэдлэгийг дээшлүүлнэ. Эрчим хүчний олон талт их үүсвэрийг олж, хослуулан хэрэглэнэ. Монгол улс саяхан эрчим хүчний тухай хууль баталгаар болсон нь эрчим хүчний хяналтын ажилд ихээхэн түлхэц болно. Эрчим хүчний хяналтын хөнгөлөлтийн стандарт шошгожуулалтыг Монгол улс хийх болно. Эрчим хүчний менежер, аудиторыг сургах хөтөлбөр явагдана. Монголын талын хамтрагчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудын захирлууд маш их ойлгож дэмжиж байгаа. Мөн байгаль орчин, нийгмийн хариуцлага хүлээн зөвшөөрч байгаа нь маш чухал. Хүлэмжийн хийг бий болгож байгаа CO2-ын хэмжээ их байна. Энэ нь хатуу түлшийг шатаах, ялангуяа нүүрс шатаахад хэрэг болдог тул түлш эрчим хүчний хяналтээр хэрэглээг багасгаж, агаарын бохирдлыг бууруулна. Эрчим хүчний хяналтыг үйлдвэрүүд хэрэгжүүлснээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй сайн компани гэж хүлээн зөвшөөрөгддөг ба зах зээлэд хэлэх боломжтой нь Японы туршлагаас харагдаж байгаа юм а.
Тэгэхээр манай хоёр орны хамтын ажиллагаа бол одоо маш өндөр түвшинд хамтран ажилладаг гэж сэтгүүлч миний хувьд бол одоо бас хардаг байгаа. Тэгээд мэдээж Япон улсаас манай улсад бол одоо бие тулан бие бус хөрөнгө оруулалт бол одоо маш ихээр хийж явдаг бол одоо Монголын ард түмэн бас мэддэг. Тэгээд өнөөдөр бас ингээд та бүхний эхлүүлсэн энэ сайхан төсөл чинь өндөр амжилтыг хүсье өрөөё. Би Монголд анх удаа ирлээ. Монголын хүмүүс их ээлдэг зантай юм байна. Энэ улирал бол их хүйтэн байдаг тул би их даарсан. Яг үүндээ энэ улирал эрчим хүчний хэмнэлтийн талаар авч үзэх хамгийн тохиромжтой гэж үзэж байна. Яагад гэвэл энэ үед Монгол улсад дулааны эрчим хүчний хэмнэлтийн асуудлаар түлхүү авч хэлэлцдэг. Тоног төхөөрөмж болон бусад эд зүйлс, машин тэрэг эвдрэн зогсдог бэрхшээл их байдгийг анзаарлаа. Мөн энэ үед бид барилга тоног төхөөрөмжөнд дулааны алдагдлыг бууруулахад анхааран эрчим хүчний хэмнэлтийг бий болгох цаг үе нь болж байна. Энэ талаар сайжруулах боломж байна. Нэг гол хийх ажил бол цахилгаан станц болон үйлдвэр хоёр хамтран ярилцаж уурын конденсат дулааныг буцаа нийлүүлэх зэргээр хамтарч эрчим хүчний шин системийг нэвтрүүлэн ашиглаад ижлүүлэх хэрэгтэй. Okay, thank you to accept for our invitation and good luck. Thank you. Thank you very much.